хичээлийн сэдв Улаанбаатар Тэмүртөр. За тэгэхээр битүү саунд хий байна гэж үзье. Тэгвэл тухайн хийг халаах тусам молекулын хөдөлгөөн ихсэж кинетик энерги нь давхар ихснэ гэсэн. Молекулын энергийг тооцоолохдоо кинетик ба потенциал энергийн нийлбэртэй тэнцүү байдаг. Тэгэхээр хийн хувьд өөрөө потенциал энерги нь кинетик энергиэс олон дахин бага байдаг учраас нийт молекулын энергийг кинетик энергитэй тэнцүү гэж авч үзэж болно. Молекулын хөдөлгөөний кинетик энерги арифметик дундчиг молекулын дундаж кинетик энерги гэж нэрлэдэг. Тэгэхээр молекулын хөдөлгөөний дундаж кинетик энергийг тооцоолохдоо молекулын массыг ижил гэдэг аваад үзчихвэл бүрийн хорт нь бүгд өөр өөр байна. Ингээд нийт молекулуудын тус бүрийн кинетик энерги нийлбэртэй тэнцүү байна гэсэн. Хурдны квадрат гэдэг бол нийт хурдны квадратыг n буюу тухайн молекулын тоонд харьцуулсан харьцаатай тэнцүү гэсэн. За эндээс молекулын дундаж кинетик энергийг илэрхийлбэл дараах хэлбэртэй болно. Тэгэхээр нэг молекул буюу нэг бөөмийн кинетик энерги гэдэг бол нийт молекулуудын кинетик энергийг n буюу тухайн молекулын тоонд харьцуулсан харьцаатай тэнцүү. Эндээс томьёогоо задлаа очивол дараах хэлбэртэй болно. Нэг молекулын хувьд кинетик энерги нь өөрөө m0 буюу массыг хурдны квадратад харьцуулаад хоёр тоосон харьцаатай тэнцүү гэсэн үг. m0 гэдэг бол өөрөө нэг молекулын масс гэж авч үзнэ. Тэгвэл нэг молекулын масс гэж юу хэлэх вэ? Биеийн нийт массыг молекулын тоонд харьцуулсан харьцаагаар илэрхийлэгддэг нэг молекулын масс. Өөрөөр хэлбэл m0 буюу тухайн нэг молекулын массыг тооцоолохдоо m буюу нийт молекулын массыг тухайн молекулын тоонд харьцуулж өгнө гэсэн. Нэг бөөмийн кинетик энерги масс хурдны квадратыг хоёрт харьцуулсан харьцаатай тэнцүү буюу энэ нь 2.3 kt-тэй тэнцүү байдаг. K гэдэг бол тогтмол тоо байдаг. Энэ нь 138 өрчин 10 асар 23 зэрэг joule-ыг хамт кельвин гэсэн нэртэй байна. Түр гэдэг нь биеийн халтын зэрэг тодорхойлдог хэмжигдэхүүн. Тэгэхээр биеийн хэр зэрэг харж байна, төдий хэмжээгээр температур нь давхар нэмэгдээд явна гэсэн үг. Температурыг тооцоолохдоо Цельсийн температур дээр 273.15-ыг нэмж өгдөг. Амлын өрнөөс байж болох хамгийн хүйтэн температурыг кельвин буюу ойролцоогоор асар 273 Цельс гэж абсолют тэг температур гэж нэрлэнэ. Газрын нэгтийг тооцоолохдоо массыг эзлэхүүнд харьцуулсан харьцаагаар тодорхойлж өгнө. За нэг молекулын массыг тооцоолохдоо нийт молекулын масс буюу m-ийг молекулын тоонд харьцуулж авдаг. Тэгвэл бид нар дараах нэгтийн томьёоноос массыг олчвол нэгтийг эзлэхүүнээр үржүүлсэн үржүүртэй тэнцүү. Ингээд энэ массынхаа оронд нэгт болон эзлэхүүн хоёроо орлуулчвал m0 гэдэг бол нэгтийг эзлэхүүнээр үржүүлээд n буюу молекулын тоонд харьцуулсан харьцаатай тэнцүү гэсэн. Тэс n гэдэг маань нийт молекулын тоо байдаг. Тэгэхээр нийт молекулын тоон μ буюу молекулын тоог Авогадроны тоогоор үржүүлсэн үржүүртэй тэнцүү. Na буюу Авогадроны тоон 602-ийн өрчин 1023 зэрэг 1 молтой тэнцүү байдаг. Энэ нь 1 мол бодис дотор 602-ийн өрчин 1023 зэрэг ширхэг молекул агуулгадана гэсэн үг. Томьёоноос молекулын тоог тооцоолохдоо n буюу нийт молекулын тоог Na буюу Авогадроны тоонд харьцуулж болно. Мөн нийт молекулын тоог молмаас харьцуулж тооцоолдог байна. Жишээ бодлого харъя. Тасалгааны температур 22 Цельс бол агаарын молекулын давшуу хөдөлгөөний кинетик энергийг тооцоолно гэсэн байна. Кинетик энерги нь b квадрат үржүүлсэн үржүүрх 2 тугааснтай тэнцүү, мөн нөгөө талаас 2.3 kt-тэй тэнцүү. Тэгэхээр бид нэр энд температур өгсөн байгаа учраас 2.3 kt гэсэн томьёогоор тооцоолно. Эндээс k гэдэг байцааны тогтмол буюу 138 өрчин 10-ийн асар 23 зэрэгтэй тэнцүү байдаг. За бодлогын нөхцөл ёсоор Цельсийн хуваараар өгсөн байгаа учраас кельвиний хуваарлыг шилжүүлнэ. Цааш шилжүүлэхээр Цельсийн температур дээр 273-ыг нэмэхээр 295.15 кельвин болж юм гэсэн. Ингээд дараах томьёонд оруулалчвал 610.96 орчим 10-ийн 23 зэрэг joule болж байна. Мөн дараагийн бодлого харъя. 88 г өсвөчлийн хий 168 кг төмөр тус бүр хэдэн мол вэ гэсэн байна. Молын тоог олохдоо массыг мол масс харьцуулж тооцоолдог. Тэгвэл өсвөчлийн мол масс нь 44 г/мол байдаг. Тэгэхээр 8 г-ыг 44 г/мол тоохоор 2 мол гарч ийнэ. Гэрийн молын масс гэдэг бол өөрөө 56 г/мол-тойгоо тэнцүү байдаг. Эндээс масс нь килограммаар өгсөн байгаа учраас энийг
килограмм руу шилжүүлбэл 56 30 10-аас 3 зэрэг килограммгүй хан мойл болж байна. Ингээд энэ хоёрын харьцаагаар 30 мойл